Орон төргөө үзэгчдээ яг одоо Улаанбаатар хотод 21 цаг тэг 4 минут болсон байна. Энэ бол 2 дугаар суваг надад баримт байна. Энэ баримт манай урд хурш бүгд найрамдах Хятад ард улсын мөнгөн тэмдэгтэй холбоотой юм. Баримтыг тайлбарлая. Бүгд найрамдах Хятад ард улсын ардын их сургуулийн олон улсын валют судалгааны газраас 2020 он гэхэд Хятадын юань дэлхийн худалдааны 3 дахь том мөнгөн тэмдэгт болно гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Хэдийгээр дэлхийг засаглах эрх мөнгөн тэмдэгтэр Америк нэгдсэн улсад байгаа хэдий ч Хятадд ч бас дэлхийд өөрийн засаглалыг тогтоох сонирхлоо ийхүү аажим ажмаар баталгаажуулсаар байна. Гэхдээ мөн улсын холбогдох судалгааны байгууллагаас гаргасан цаг тоолол хэр бодиттой байж болох вэ? Баримт тайлбар нэвтрүүлэг энэ тухай сэдвийг өнөөдрийнхөө дугаараар хөндөх болно. Яг одоо надтай хамтаага үзэгч та бүхэндээ дахин талархлаа илэрхийлье. За тун удахгүй урд хуршийн гийчин манай улсад аль биесны айлчлал хийн. Айлчлалын бэлтгэл ажлыг эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байгаа гэх яриа олон нийтийн сүлжээ мэдээллээр шуугиж эхэллээ. Уг нь шинжлэлийн засгийн газрын бүтцэд гадаад харилцаа төрийн айлчлал хариуцсан салбарын яамыг устгachаагүй байлтай. Гадаад харилцааны яамнаас салангад за мөнгөтэй харьцдаг яам нь яагаад бүгд найрамдах ард улсын төрийн тэргүүн Си Жинпиний айлчлалын бэлтгэлийг хангах болов гэдгийг гайхаж байна. Магадгүй эрх зочин улсын эд мөнгө баялаг амжилтыг бэлэгдсэн тоогоор дотоодын жижиг дунд үйлдвэрлэгчдийн дунд төслийн сонгон шалгаруулалт явуулж 888 төслийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн нь Хятадын соёлыг төрийн хэмжээнд гал тахих ёсолтойгоо энэ зэрэгцүүлэн хүндэтгсэний шинжүү эсвэл гадаад харилцааны сайд болд үүрэгт ажиллаа хийж чадахгүй болсон уу гэд гайхшрах олон асуулт байгаа юм. Хариуцсан салбарынхаа ажлыг хийж чадахгүй байгаа сайдыг энэ засгийн газрын танхимд багтаах хэрэг юусан бilé. Нэг бол болд сайдыг албан тушаалаас нь огцруулж Батбаяраар гадаад харилцаа дээрээс нь мөнгө олох ажлыг давхар хийлгэе. Үгүй бол хариуцсан салбартай ажиллаж ядчил мөнгө олдог нь аж ахуйн ажилд оролцох хэн нэгэн гадны даргын улыг долоохгүй байж засгийн газар гүйцэтгэгчийнхээ үргийг овоохон үр дүнтэй хийх байхаа гэж санаад байгаа юм. Өнгөрсөн хугацаанд засгийн газар их хурлаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах гүйцэтгэгчийнхээ үргийг биелүүлэхийн оронд харин даргынхаа хувь улс төрийн PR-ыг голчлон анхаарч ирлээ. За бүтэн 2 жил энэ PR-ийн төлөвлөгөө хэрэгжлээ. Одоо төр завсарлаад ажиллаа хэмээр санагдах юм а. Танхимынхаа дор зангидж байгаа сайд нараа ажилуулж чадахгүй байгаа нь үндсэн ажиллаа хийж чадахгүй байгаагийн нэг илэрлээ гэж бодогдож байгаа юм. За Хятадын төрийн тэргүүн Си Жинпиний айлчлал түнтэй өрсөлдөгч улс орнуудын харааг булааж байгаа. Бүгд найрамдах ард улсын төрийн улс төрийн засаглалын хэлбэрийг шүүмжлэх дуртай Америк нэгдсэн улс дөнгөж түрүүхэн нь 400 тэрбум Америк долларын үнэ бүхий төсөл дээр хамтран ажиллахаар гар барилдсан Оросын холбооны улс гэхэд л анзаарахгүй өнгөрөөхгүй. Гэт холбогдох айлчлалууд дэлхийн анхаарлын төвд байна. За учир нь энэ айлчлалын үр дүн хийгээд түрүүн нь манахаас Япон улсад хийсэн аль биесны айлчлалын үр дүн зэрэгс шалтгаалаад том гүрнүүд бидэнд зуулгах дараагийн өгөөшөө боловсруулах учраас тэр за энэ тухай би олон удаа нуршиж байна. Бүгд найрамдах ард улсын ерөнхийлөгчийн манад хийх айлчлал тэр дундаа Америк нэгдсэн улсын анхаарлыг ихээр татаж байгаа бах. Яагад гэвэл саяхан Хятадын мөнгөн тэмдэгттэй холбоотой нэгэн дүгнэлтийг Хятадын ардын их сургуулийн олон улсын валютын судалгааны байгууллагаас гаргасан байх юм. За судалгааны дүнд хэрхэн бичигдсэн байгааг одоо та бүхэн дэлгэцэн дүүх мэдээлэлээр дэлгэрэнгүй харуулъя. Бүгд найрамдах ард улсын ардын их сургууль олон улсын валютын судалгааны төв 2020 он гэхэд юань дэлхийн 3 дахь том мөнгөн тэмдэгт болно гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Энэ бол Хятадын улс төрийн бодлогыг шүүмжилдэг Америк нэгдсэн улсад таалагдах дүгнэлт хараахан биш. Учир нь Америк хэмээх үндэснийг гих түүхгүй шахам энэ улс дэлхий дээр өөрийн эрх мэдлийг дархлахын тулд нэгт зэвсэг түвшний хүчирхэг байлгаж, хоёрт эдийн засгаараа буюу доллараар худалдаа авалт хийх хамаарлыг бий болгохын тулд өнгөрсөн цаг үеийнхээ түүхийг бичсэн гэхэд дэгсдэхгүй баха. Гэтэл өнөөдрийн байдлаар олон улсын худалдааны голлох мөнгөн тэмдэгт ногоон доллар байсаар ирсэн, цаашид байж чадахгүй үгүй юу гэдгийг Хятадын холбогдох судалгааны байгууллагаас гаргасан дээрх дүгнэлт эргэлзээтэй байдалд улам бүр түлхөө орууллаа. Энэ нь тэр хэрээрээ луугийн архиралт хүрээгээд хэлж байгааг харуулсан тохио юм. Яг ийм үед Америк нэгдсэн улс манай улсаач дипломат харилцаатай зах зээлийн чөлөөт эдийн засгтаа болсноос хойш тэр дундаа түлхүү улс төрийн түвшинд түлхүүрдэж явсан гэж бодож суугаа өнөөгийн ардчилсан төр Хятадын төрийн тэргүүнтэй чухам ямар тохиролцоонд хүрч Америкаас хамаарлыг хэдий хэрээр хумих вэ гэдэг сэтгэл хөдлөлийг нь үүдсэн хүлээлттэй холно. Тийм учраас Америк нэгдсэн улс түүний төрийн тэргүүн Барак Обама Си Жинпиний айлчлалыг алсаас ажиглалт хийхээр зэхэд суугаах. Ядаж байхад
хятад хэмээгч айл Америкийн тааллыг ис олох олон гэрээ хилцлийг гадаад улс орнуудад өнгөрсөн хугацаанд байгуулж чадлаа. Үүнийг нэлтгэх бас нэгэн чухал баримтыг та бүхэнд яг одоо дэлгэцэн дээр танилцуулж байна. За 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад албан ёсны ажиллал хийсэн байдаг. За тэрээр айлчлахаа хүрээнд Америк нэгдсэн улс Африкт 7 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд гар үсэг зурсан байдаг юм а. Ердөө жилийн өмнө Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамагийн ажил Өмнөд Африк тохиосон байдаг. За ингэж өнгөнийг арснуудын нутагт хийсэн ажиллагаа хүрээнд Америк нэгдсэн улсын төрийн тэргүүн Барак Обама нэгэн чухал үгийг хэлсэн байдаг юм. Энэ нь бидний эх орон бүгд найрамдах хятад ард улсаас хараат байх ёсгүй гэдэг мэдээлэл байлаа. Өмчлөх эрхийг тэр гаргахаас аргагүй байдалд орчход байсан юм. За сүүлийн жилүүдэд хятадын зүгээс Африкийн орнуудад оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, нэгдсэн улсын байгууллагын хүрээнд дэвшүүлсэн Өмнөд Африкийн орнуудад үзүүлэх хүмүүнлэгийн арга хэмжээч ойртох болсон. Статистик үзүүлэлтээс үргэлжлүүлээд харцгаая. 2011 онд бүгд найрамдах ард улсын Африктай хийсэн худалдааны дүнгийн харуулж байна. За тухайн онд бүгд найрамдах ард улс Африктай 166.3 тэрбум америк долларын худалдаа хийсэн бах юм. За харин Африк бүгд найрамдах ард улс руу 5.6-аас 93.2 тэрбум америк долларын экспортыг хийсэн байна. Тэгвэл нийт хөрөнгө оруулалтын эзлэх дүнгээр 2011 онд бүгд найрамдах ард улсын Африкт оруулсан хөрөнгө оруулалтын 15.6% нь аж үйлдвэрлэлийн салбарт, 30.3% нь уулуурхай, 20% нь банк санхүү, 16.4% нь барилга гэсэн салбаруудад орсон байх юм а. Энэ зэрэгцэж яг нэг улсад үзүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээгээ талууд нэмэгдүүлж байгаа нь засаглалын дуусашгүй маргаантай шууд холбоотой. За Америк эзлэн түрэмгийлэгч байх уу эсвэл хятад уу гэдгийг шийдвэрлэх талуудын тэмцэл ойрын жилүүдэд намжихгүй шинжтэй байна. Ялангуяа эрчим хүчнийхээ нөөцийг хангаж болох үс байгалийн баялагтай улс орнуудад найр тавих хоёр гүрний өгөөш үүгээр дуусгар болохгүй, хажууд нь бусад эдийн засгаараа тэргүүлэгч улсуудын нөлөө орж таарах юм. Ямар ч байсан энэ удаагийнхаа нэвтрүүлгээр зөвхөн Америк нэгдсэн улс бүгд найрамдах ард улстай холбогдох сэдвээр тайлбар хийж байгаад бол 1990 оноос хойш хоёр талын эдийн засгийн рейтинг хэрхэн зэрэгцэн өрсөлдөж байсныг дараах статистикаас харах боломжтой юм. Дэлгэцэнд өгөгч мэдээлэлд хамтдаа анхаарал хандуулцгаая. За 1990-ээс 2015 он хүртэлх зургалсан эдийн засгийн өсөлтийн тэр дундаа эхний 5 улс эдийн засгаараа тэргүүлж байгаа дүн мэдээллийг та бүхэн дэлгэцэнд яг одоо харуулж байна. За 1990 онд эдийн засгаараа 1-р байрт Америк нэгдсэн улс бичигдэж байсан. За 2-р байрт Япон бичигдэж байсан бол түүний дараа баруун Герман, харин 4-т Франц, 5-т Итали бичигдэж байсан. 1995 онд мөн л Америк нэгдсэн улс эдийн засгаараа дэлхийг тэргүүлж байсан бол түүний дараа Япон, Герман, Франц, Их Британи гэсэн чагсаалтыг гаргасан байна. Харин 2000 онд Америк 1-р байраа хадгалсан хэвээр байсан. Япон мөн яалгаагүй 2-р байрт хадгалагдсан хэвээр байлаа. Германч адилхан. За Их Британи 4-р байрт, харин Франц 5-т жигссэн байна. 2005 оноос Америк нэгдсэн улс мөн л эдийн засгаараа дэлхийг тэргүүлж байсан. Япон түүний дараа, мөн Герман 3-т, Их Британи 4-т, бүгд найрамдах ард улс 5-т буюу дөнгөж сүүлийн 10 жилийн дотор дэлхийн эдийн засгаараа тэргүүлэгч орнуудын жагсаалтад энэхүү эрчимтэй орж ирсэн байх юм. Тэгвэл одоогоос 4 жилийн өмнө буюу 2010 оны байдлаар Америк нэгдсэн улс дэлхийг эдийн засгаараа тэргүүлж байгаа бол түүний дараа 2-р байр дээр бүгд найрамдах ард улс 5-д бичигдэж байсан байраас 3 дахин өсөрч энэхүү эрчимтэй өсөлтийг харуулсан байх юм а. 2015 оны зураглалаар Америк нэгдсэн улс 1-р байраа хадгалсан хэвээр, харин бүгд найрамдах ард улс 2-р жагсаалтад бичигдсэн хэвээр байх дүр зураг энд харагдаж байна. 1990-ад оноос хойш эдийн засгаараа тэргүүлэгч орнуудын дунд дөнгөж сүүлийн 10 жилдэл багтаа орж ирсэн манай урд хөрш өнөөдөр дэлхийн 2 дахь том эдийн засгтай улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн байхыг дөнгөж сая статистик харууллаа. За эх жилд ч олон улсын эдийн засгийн шинжээчдийн тооцоололоор 2-р байраа бүгд найрамдах ард улс хадгалсан хэвээр байх төлөвтэй байгааг мөн л хүснэгтэнд дурддагдсан байна. За эдийн засгийг тэргүүлэхэд тухайн улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр гадаад улс орнуудтай хийсэн худалдаа нэмэгдсэнийг баталгаажуулж болно. Юанаар олон улстай худалдаа хийх энэхүү хамаарлаа хятад улам бүр тэлэх бодлого баримталж байгаа нь саяхны нэгэн үйл явдлаар бас л батлагдаж байгаа юм. За тус улсын ерөнхийлөгч Си Жинпин өнгөрөх хугацаанд Латин Америкийн 4 улсад албан ёсны айлчлал хийлээ. тэрээр айлчлахаа явцад юанаар хийх худалдааны үртгийг нэмэх чухал гэрээнд гар үсэг зурсан байгаа юм. Энэ тухайн мэдээллийг танд дэлгэцэнд харуулж байна. 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрүүдэд бүгд найрамдах ард улсын ерөнхийлөгч Си Жинпин Латин Америкийн 4 улсад айлчлал хийсэн. Түүний нэг нь Венесуэл улс байсан. За бүгд найрамдах ард улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд Венесуэл улстай тус улс 4 тэрбум америк долларын газрын тос түүхэн эдийн гэрээ байгуулж чадсан байна.
Энэ гэрээг байгуулах суурьа урд хөрш 2007 онд тавьж байсан байх юм. Тэд хэдтэй уналтад орж мэдэх долларын эсрэг нөөцлсөн валюта газрын тос болгон арилжаалах бодлого баримталж түүнийгээ хэрэгжүүлэхэд Латин Америкийн хэд хэдэн орнуудад хилцээр эхлүүлсний нэг нь Венесуэл улс байсан. 2007 онд бүгд найрамдагчдад ард улс болон Венесуэлийн засгийн газар хооронд хамтарсан төсөл хэрэгжүүлэх 11 тохиролцоог талууд хийж байсан байх юм. За тохиролцоогоо сая энхүү баталгаажуулжээ. Өнгөрсөн 2013 онд олон улсын худалдааны төлбөрийг юанаар төлсөн нийт хэмжээ 463 сая хүрч түрүү жилээс 58% нэмэгдсэн байна. Мөн 2013 оны эцсийн байдлаар Хятадын ардын банк 23 улстай валют солилцооны гэрээ байгуулсан нь юаны нөлөөг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй холбоотой гэж эдийн засгийн шинжээчид тайлбарлаж байна. Эдгээр хүчин нөхцлөөс гадна Хятадын Америкийн эсрэг баримталж байгаа гадаад хөрөнгө оруулалт худалдааны бодлогоор батлагдаж байна. Баримт тайлбар нэвтрүүлгийн дараагийн хэсэг танд яг одоо студиэс шууд хүрч байна. Хамтаа үзэгчдээ дахин баярлалаа. Хятад дэлхийд худалдаа авах чадвараараа Америкийн дараа буюу 17% эзэлж байгаа тухай шинжээчдийн тайлбар мөн гарсан бах юм. Тэд гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалтынхаа хэмжээг нэмэгдүүлж, голчлон байгалийн баялаг импортлох гэрээ хэлцлийг төлхөө хийж байна. Ийм төрлийн гэрээг хамтран үзэглэж байгаа орнуудын дотор Америкийн нэгдсэн улстай илт сөргөлтгөө мэдэгдэж байгаа шинжтэй сонголтууд зөнхөлж байгаа юм. 2010 оноос эхлээд Венесуэл улс гэхэд Хятадд нийлүүлэх газрын цэсний бүтээгдэхүүнийхээ хэмжээг 300 мянган баррелаас 1 сая хүртэл нэмэгдүүлэхээр ярилцсан байдаг. За тэгвэл сая байгуулсан гэрээнийхаа дагуу энэ хэмжээ дахиад ч нэмэгдэж юуны магад байна. Харин Америк нэгдсэн улс Венесуэлээс жилдээ 1.5 сая баррел газрын тос экспортлогоо гэсэн статистик бичигджээ. Энд нэг зүйл анхаарал татдаг. Улмаар Хятад Америкийн цаад ашиг сонирхлыг ирэхгүй илэрхийлждэг юм. 2012 онд гаргасан дэлхий дээрх байгалийн баялаг хамгийн ихтэй 10 орны жагсаалтыг гаргасан дүнгээс төөрчилж та бүхэнд дэлгэцэн танилцуулъя. За байгалийн баялаг хамгийн ихтэй орнуудын 10-т Венесуэл улс бичигдсэн байдаг. Байгалийн нөөц баялагын хэмжээ нь 14.3 тэрлон Америк доллартай тэнцэн. Тэр дундаа газрын цэсний нөөц нь 99.4 тэрбум баррел буюу 11.7 тэрлон доллартай тэнцэх хэмжээний нөөцтэй гэж үнэлэгдэж байна. За түүний дараа хамгийн их баялагтай гэх улсаар Ирак 9-т бичигдсэн байна. Байгалийн нөөц баялагын хэмжээ нь одоогоор 15.9 тэрлон Америк доллартай тэнцэж бичигдсэн бол газрын цэсний нөөц нь 115 тэрбум баррел буюу 13.6 тэрлоноор үнэлэгдэжээ. За харин энэ жагсаалтын 5-д Иран улс бичигдсэн байдгийн. Байгалийн нөөц баялагын хэмжээ нь 27.3 тэрлон доллартай тэнцэж байна. Мөн газрын цэсний нөөц нь 136.2 тэрбум баррел буюу 16.1 тэрлон доллартай тэнцэх юм. Харин жагсаалтын 3-т Саудын Араб бичигдсэн байгалийн нөөц баялагын хэмжээ үнэлэгдсэн долларын хэмжээгээр 34.4 тэрлон, газрын цэсний нөөц нь 266.7 тэрбум баррел буюу 31.5 тэрлон доллартай тэнцэж байгаа юм байна. Сая үзүүлсэн улс орнуудыг зөвхөн газрын цэсний нөөцийн хэмжээг нь онцолж жагсаалтаас төвөрлөлээ. За мэдээж Хятад Америкийн аль аль нь байгалийн баялаг хамгийн ихтэй улс орнуудын топ 10-ын жагсаалтад багтсан. Ингэхдээ дээгүр үзүүлэлтээр багтсан гэдгийг дурдах хэрэгтэй. Харин сонгож авсан дээрх улс орнуудыг зөвхөн нэг энд төвөрлсөнгөө байгалийн баялагаараа 10-т бичигдсэн Венесуэлийн хувьд тус улсын экс ерөнхийлөгч агсан Уго Чавес Америк нэгдсэн улсын улс төр эдийн засгийн бодлогыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй нэгэн байсныг бид мэднэ. За тэрээр Америкийн орнууд дахь цорын ганц социалист улс Кубын удирдагч агсан Кастротой дотн харилцаатай байсан. Угтаа Кастрогийн улс төрийн бодлогыг дэмжигч хөрөнгөтөн улс дахь ажилчин ангийн төлөөлөл байсан гэхэд болох юм. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама ялалт байгуулсан ч Венесуэл улс Америк хоорондын харилцаанд төдийлөн дэвшил гарна гэдэгт итгэлгүй байгаагаа Уго Чавес нэг удаа илэрхийлж байлаа. Энэ нь шууд утгаараа найрсаг харилцаатай байхыг цаашид хүсэхгүй байгаагаа тэрээр утгачлсан хэлбэр байсан юм. Харин одоогийн ерөнхийлөгч Николас Мадурогийн хувьд ч гэсэн ялгаагүй ийм бодолтой байгаагаа бас л үйлдэлээр илэрхийлсэн. За тэрээр энэ оны эхний улиралд Венесуэл дүрсэн засгийн газрын эсрэг бослоход
оролцсон оюутнуудтай Америк нэгдсэн улсын нэр бүхий дипломатууд уулзсан явдалд дургуутслаа илэрхийлж тэднийг нутгаасаа хөөж гаргах шийдвэрийг гаргаж байсан удаатай. Америкийн эсрэг үзэл тээж байгаа нь Хятадд таалагддаг байна. За тиймээс тэд зориуд Обамагийн эсрэг улсыг сонгож авч дэлхийд даяар эрэлт хэрэгцээнд хумигдах хандлагатай байгаа долларын эсрэг бодлого хэрэгжүүлж байгаа нь Венесуэлтэй байгуулсан 4 тэрбум Америк долларын дээрх хилцлээс нь харагдаж байгаа юм. Харин дараагийн ээлжинд Ирак газрын эзний 13.6 тэрлион долларын үн бүхий баялагтай гэдгээрээ юст бичигдсэн байна. 2003 онд тус улсын удирдагч агсан Саддам Хусейны дэглэмийг нуран унгаах хүмүүнлэг лоозон дэвшүүлсэн Америкийн бодлого Иракт хэрэгжиж, за өнөөдрийн байдлаар тус улсын дотоод нөхцөл байдал шийд шашинтнууд төрийн эрхийг авах сэдэлтэй бослого өмнө байсан хിവэр байгаа юм. Энэ нөхцөлийн эсрэг том гүрнүүдээс бүгд найрамдахад ард улс Иракийн талд дуурч эхэлсэн. Хятадын талаас саяхан Иракийг дотоод дахь үүмэн самуунаа цэгцэлж засгийн газартаа хамтран ажиллах сонирхолтой байгаагаа засгийн газрын зүгээс илэрхийлсэн байх юм. Уг нь газрын эзний баялагт нь шуналтаж эхлүүлсэн Хусейны дэглэмийг нуран унгаах Америкийн бодлогыг өмүүлж Хятад ийхүү оролцож эхэлсэн байх юм а. Иракийн нөхцөл байдал дээр Америкийн нэгдсэн улс бүгд найрамдахад ард улс аль аль нь өрсгөө урьдчилан болгож байна. Ираны хувьд тус улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Америк нэгдсэн улсын эсрэг хатуу байр суурь илэрхийлдэг нэгэн гэдгийг бид бас л мэднэ. Дотоодын цөмийн хөтөлбөрт хөндлөнгөөс Америк нэгдсэн улс тэргүүтээ барууны орнууд санаа тавихад тэрээр дургуутслаа илэрхийлж байсан. Америкчууд хизээч манай нутаг дэвсгэрт халдаж довтолж чадахгүй гэж хүртэл мэдэгдэж байсан удаатай. 2012 онд Махмуд Ахмадинежад мөн л олонний анхааралд өртсөн нэгэн айлчлалыг хийсэн байдаг. Тэр нь бүгд найрамдах Хятад ард улсад хийсэн албан ёсны айлчлал байлаа. Бас л Америктаа арсалдагч манай урд хуршид Америкийн эсрэг үзэлтэн айлчилсныг Америк нэгдсэн улсын засгийн газар яаж мартах вэ? Түүний дараа Сауди Араб 31.5 тэрлион Америк долларын үн бүхий газрын эзний баялагтай гэдгээр мөн л чагсаалтын дээгүүрт бичигдсэн. За газрын хилийнхэнд баялагт шунагдсан төлөвлөгөөт бослогыг мөн л тус Арабын улс орнуудад Америк тэргүүлж эхлүүлсэн байдаг юм. Арабын улсуудыг төлөөлж Египт, Лив зэрэгт өрнсөн хаврын хувьсгалыг өрнүүлсэн нь саяхны түүх юм а. Гэд харах юм бол байгалийн баялагаараа эхний 10-т бичигдэж байгаа нэр бүхий улсууд руу Хятад Америкийн гадаад бодлого чиглэж байгаа нь санаандгүй тохиолдол бус. Тэд эрх мэдэлтэй байхын тулд аль алинд нь эрчим хүчний нөөц шаардлагатай байгаа. Баялагтай улс орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх, за ядчил улс хооронд хийгдэх худалдаагаа нэмэгдүүлэх зорилт аль алинд нь BC-ийн хүслийг хясах бодлого 2 гүрнээс гарах нь мэдээж хэрэг юм. Олон жилийн удаа дараагийн төлөвлөгөөт бодлогоороо дамжуулж бүгд найрамдахад ард улсын мөнгөнд тэмдэгт юан Америкийн доллартай өрсөлдөхүйт төвшөнд хурч иржээ гэж дүгнж болохоор байгаа юм. Өнгөрсөн 2013 онд олон улсын худалдааны төлбөрийг юанаар төлсөн нийт хэмжээ 463 саяд хүрч түрүү жилийнхээс 58%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. За мөн 2013 оны эцсийн байдлаар Хятадын Ардын банк 23 улс оронтой валют солилцоо нэгээрээ байгуулсан нь юаны нөлөөг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй нь холбоотой гэж эдийн засгийн шинжээчид тайлбарсан байх юм а. За яг ийм эрмэлзэл нь манай улсад ч нөлөөлж болох холбогдох гэрээнд тусгагдсан байгаа юм. За хамгийн сүүлд шинжлэлийн засгийн газрын тэргүүн Норвегийн алтан хувийг бүгд найрамдахад ард улстай албан ёсны айлчлал хийх завсартаа байгуулсан стратегийн түншлэлийн дунд болон урт хугацааны хөтөлбөрт энэ тухай тодорхой залт тусгагдсан байдаг. За энэ хөтөлбөрөөс та бүхэнд хэсэгчилж авсныг харуулъя. За Монголоос бүгд найрамдахад ард улсын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх урт дунд хугацааны хөтөлбөрт санхүүгийн хамтын ажиллагаан дээр талууд хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн хэсэг тусгагдсан байгаа. За түүний 3-т бичигдснээр талууд мөнгөн тэмдэгтэй харилцан солилцох хэлэлцээрийг сайтар хэрэгжүүлж хоёр талын худалдааны төлбөрийг өөрсдийн мөнгөн тэмдэгтээр тооцох хэмжээг нэмэгдүүлнэ. Арилжааны зээл, төслийн санхүүжил зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэж зааж өгсөн байна. Хэрвээ шаардлагатай тохиолдолд төгрөгийн тогтвортой байдлыг хангахад юаны оролцоор салшгүй хамааралтай болох шинжтэй байна. 2011 онд яг ийм зорилго бүхий хэлцлийг Төв банк, Хятадын Төв банк хооронд хийгдэж байсан удаатай. Энэ удаад стратегийн түншлэлийн гэрээгээр манай тал Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хүртэл дэмжиж ажиллахаар тогтоод байгаа юм. За гээд Монгол дахь юанаар хийгдэх худалдааны эрэлтийг нэмэгдүүлэх барьцаа энэ удаад Хятадын төрийн тэргүүнд лавшруулах бах. Ялангуяа айлчлахаа үеэр тэгсэн тохиолдолд дотоодод хамгийн эрэлттэй байдаг доллар түүний дараа орох юаны эрэлтэд дарагдаж ханшин унаж эрэлтэнд багасч мэдэх юм. Энэ л бүгд найрамдахад ард улсын Америкийн засаглалын эрх мэдэлтэй тэмцэж байгаа том бодлого. Ялангуяа Америкийн эсрэг үзлийг тээж байгаа бусад бүх улс оронд иймэрхүү бодлогыг хэрэгжүүлж эхэлж байна. За дөнгөж өнөөдөр засгийн газрын албан ёсны мэдээллийн сайтад бичснээр 2013 оны сүүлээр хоёр талын худалдааны хэмжээ буюу бүгд найрамдахад ард улс хийгээд Монгол улс хоорондын хийсэн худалдааны хэмжээ 596 тэрбум Америк долларт хүрсэн мэдээллийг мэдээлсэн байна. За доллараар хэмжигдэх 1 юанаар хэмжигдэх цагийг үзэх нь урд хөршийн алсын зорилго баха.
Баримт тайлбарын өнөөдрийн дугаартаа хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн шинэ дугаарыг баасан гарагт хүлээн авч үзээрэй. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.